За өнөөдөр улсын хурал төрөөс баримтлах мөнгөний бодлогын тухай асуудлыг хэлцэж байна. За би 4 жилийн хугацаанд нэг л асуудал асуудаг. Монгол улс бол ууд уурхаан олон 10 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн экспортлдог тухай мэдээг бид авч одоо ийм олон сая тэрбум долларын экспорт хийсэн тухай ярьдаг. Гэтэл Монгол улсын банк санхүүгийн байгууллагаар энэ оюу толгой бусад томоохон ууд уурхаан компаниудын гадаадд гаргаж байгаа алт зэс бусад бүтээгдэхүүний үн хан ширээс Монголын банкаар орж ирдэггүй. Энд оруулж ирэхийг хүсдэггүй юм уу? Оруулж боломж байдаггүй юм уу гэдэг талаар тодорхой хариулт өгдөггүй юм. Монгол улсын банк санхүүгийн байгууллагаар оруулж ирэх гэхээр Монголын банкнд итгэдэггүй гэдэг. Тэгэхээр энэ гадаадын банк оруулж ирэх асуудлыг ярьдаг. Гэтэл гадаадын банкыг оруулж ирэх гэхээр Монгол улсын банк санхүүгийн байгууллагыг хувьдаа эзэмшдэг улс төр нөлөө бүхий хэдхэн арилжааны банкны барьцаанд Монголын төр орсон байдаг. Тэд нар юу гэдэг вэ гэхээр үндэсний аюулгүй байдалд хор нөлөөтэй байна. Гадны банкыг оруулж ирэхээр Монгол улсын үндэсний аюул байдалд аюул зандал учрах гэдэг ганцхан хариулттай. Тэрний энэ төрийн эрх барих дээд байгууллага ярьж шийддэггүй. Тэгээ банкны өхөө буурдаггүй. Монголын валютын эв өсвөр болсон тэр уул уурхаан бүтээгдэхүүнийг чинь Монголын банк санхүүгийн байгууллагаар дамжиж оруулах асуудлыг арилжааны банкуудын лоббигаар оруулж ирдэггүй гэж ойлгож байгаа. Энэ асуудлыг яах юм? Энэ ажлын хэсэг Монгол банкны удирдлагууд энд нэг тодорхой хариулт өгмөр байна. Үнэхээр бид төгрөгийн ханшаа барья. Валютын эв өсвөрөө нэмэгдүүлье. Монголын банк санхүүгээр дамжуулж гадаадд гаргадаг уул уурхаан бүтээгдэхүүнийхээ мөнгийг авъя гэж бодж явал энд Монголын төр шийдвэр гаргах ёстой. Бид нар өнөөдөр нэг хэдхэн тооны арилжааны банкны барьцаанд орсон. Тэд нар өнөөдөр мөнгө хүлээд ард түмнийг мөлжчлээдэг. Монголын банк санхүүгийн байгууллага эрүүл ус байж лээдэг. Олон 10 сая тонны алт зэс зарлаа гэдэг тэр мөнгө нь орж ирдэггүй. Цаасан дээр л бид нар өнөөдөр ингэж мэдээлэл гаргаад байна шүү дээ. Энэ дэр энэ төрийн эрх барих дээд байгууллага Монгол мөнгөний бодлогыг явуулдаг Монгол банк яагаад энд шийдвэр гаргадаг юм бэ? Би сүүлийн 3 удаагийн мөнгөний бодлогыг ярихад одоо шийдэх гэж байгаа, тэгж байгаа болохгүй, гадны банкыг оруулж ирнэ, ингээд хууль эрх зүйн орчин гэж зөндөө юм ярьдаг. Тэгээ одоо ингээд байсаар байх юм уу? Цаашлаад ингээд энд худлаа ингээд нэг үндэсний аюул байдлын асуудал гээл тэр арилжааны хэдэн банкнд барьцаалагсан улс төрчид улс төрийн хамаардаг хүмүүсийн энэ асуудалч байгаад байх юм уу? Тэгээ ингээд Монголын банк санхүүгийн байгууллага гадны зарсан уул уурхай бүтээгдэхүүнийг авах чадваргүй гэдэг энэ асуудлаа нотлосоор байх юм уу? Яаж бид нар өнөөдөр төгрөгийн ханшийг мөнгөний бодлогыг барих юм бэ? Энд нэг хариулт авмаар байна.